Хөгтайраг нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарыг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Мэдээж манай нэвтрүүлгийн зорилго бид хүний тухай, хүмүүсийн хувь зэний тухай, тэдгээр дөрвөлтгөлүүд нь Монголын түүхтэй ертөнцийн үнэмшил, хүний их үнэмшилтэй хэрхэн сүлдэх тухайд өгүүлэх болно. Тэртех он жилүүдэд энтэх оронд төрж мэндэлсэн ах トゥ 4 хүүхдийн тухай бид нар ярих гэж байна. Монгол хүн. Гэхдээ энтэх түнд. Тэр хүмүүс элэг нутагта яахан, ямар сэтгэл санаагаар, ямархан их залбирлаар, ямар их баяр баясгалангаар 1970-аад оны эхэнд Монголдо ирсэн тухай. Тэр хүмүүс тэр ах トゥ нар Монголын түүхийн ээдрийтэй агшинд ямар түүхийн амьд гэрчин болох тухайд өнөөдөр өгүүлэх гэж байгаа. Та бүхэн анхаарлаа хандуулаач. За тэгэхээр энэ бол нэг бүхэл бүтэн үлгэр юм аа. Би 58 онд энтэгт очиход энтэгт Монголоос зугтаарсан олон хүн байлаа. Тэгээд тэдний ухаанда төвдөр дамжаад энтэгт очиж байсан байна л дээ. Тэгээд ямар сонин үлгэр байхгүй тэр төвдөөс энтэг рүү ороход галимпүн гэдний хот. Тэргүүл дамждаг байсан байл дээ, өөр газар байхгүй. Тэгсэн чинь нэг нь ярьсан гэнэ. Гэхдээ энэ дээлид Монгол улсад ирсэн гинэ гэсэн бити хотлоо хэлээд энэгээр юу ч дайраагүй. Тийм үү. Тэр ганцхан бөөнд очиж шатсан байхгүй. Аав маань ээж хоёр маань Монголын элчин сайдын ам дээлээд нээгдсэн гэж сонсоод тийшээ явсан. Явдیں۔ Аав маань тийшээ явдیں۔ Тэгээд явчаад хурж ирчээд элчин сайдын яамныханд уулзлаа гэж хоорондоо шивнэлдэж ярьжснаа би сандیں۔ Бид нарт ч гэсэн аав ээж маань ярьдаг байсан. Бүр анх Монголоос яаж гарсан. Үнэхээр үлгэр томог шиг юм ярьдаг байсан. Бид нар жоохон байсан болохоор тэр үед бас нэг анхаарахгүй тоглохоор боддог байсан. За Улаанбаатар тэр байна гэн заажсэн доошоо ингээ харсан бүр хавтгай юм харагдчихсан. Тэгээ уул байхгүй юм уу гэ энэ уул чи бид нарт их жижигхэн юм харагдж байгаа шүү дээ. Жаринд масүрид ирээд манах одоо тэр харагдаад байгаа тэр шар байшин хамгийн баруун талын зүүн талын захын балконд байдаг байсан. Новсгалын анхны хэцүү үе хоочин өнөө шашин машины эсрэг байсан бодлогоос зургуутсал лунгын өмнөгөөс ч одоо 2-3 зуун өрх нөгөөд гарсан ш цааш. Тэр очир дээр хуйлгаан гал тэрийг эзэсэн тагаал. Энэ очир дээр хуйлгааны талаар судалгаа хийгээд байхтай зэрэг. Зайлшгүй одоо тэр 20 хэдэн жил хамт амьдэрсэн тэр гэр бүлтэй заавалчгүй би холбогдох хэрэгтэй юм байна. Ээж үл бидрэг заавал мэдүүлэх гэд надад их ярьдаг байсан. Та нар мэдэх ёстой. Бидний түүх одоо аавынх нь одоо чиний аав ээж багш бид гурвын түүх хүүхдүүд та нар мэдэх ёстой гэж надад их ярьж өгдөг байсан. Айрганд их дуртай байсан шиг байгаамаа хөөрхий тэрийг хэлэхээр л нөгөө шүлцээ залгдаг байсан хөөрхий тийм байсан. Ээж хөөрхийн амтан тэрнээс болоод хуруудаа их газар олж ядаад тэгээд хаяа тэр хуруудаа гаргаж ирээд долоож амсаж тийм ээ нутгаа санаж яадаг гэсэн. Монгол аав ээжийн хүүхдүүд болж энэ замдан төрөөд бургазар дээр ингэж мэдлээд эх орондоо ирэх хэрэгтэй болох хүртлээр тиймхүү эх орноо албан ёсны зөвшөөрлөг авах хүртлээр хүний нутаг хүний газар бас ямархан байсан бол гэдэг бодлоос тэр ярилцлагаас эхлэе гэж ингэж бодож байгаа. Явцын дундад тодорхой болно үзэгчтэй. Дэби та бүхэндээ одоо дарилсрын зочноо танилцуулаад эхээс хэдүүлээ ах トゥ нараас танилцуулахгүй. Эндээс бэлтэр яриа эхлэндээ тий. За тэгээ миний эгч Чанарвын сэлэг маа бол хамгийн том нь Монгол улсын их сургуулийн Монгол хэлний ангид суралцж байгаа төгсөөд шинжлэх ухааны академид ажиллаж байсан. Монгол энэ нутгийн соёлын төв гэж байгаа шүү дээ. Тэгээд хинди хэлний багшаар ажиллаж агаад одоо бол тэтгэвртээ сууж байгаа. Тэгээ миний ах Бүрэн Баяр Монд самед ажиллаж байсан мөн ерөн багванд ерөнхийлөгч байхад бол ерөнхийлөгчийн
хамгийн газар бол ажиллаж байгаа. Дараа нь нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн санд ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан. Миний төрсөн дүү Жигмэд Санжаа зөвлөлт холбоот улсын тэнд бол их сургуульд тийм ээ хуулийн сургуульд суралцж байгаа. Тэгээд төгсөж ирээд улсын прокурорын газарт бол ажиллаж байсан. Би Чанарвын дайрсран бол айлын 3 дахь хүүхэд. Манай ээж бол бас нэлээд чинэлэг айлын охин. Нэлээд олон тэмээтэй. Бид нарыг баг байхдаа төмөн тэмээтэй гэсэн. Төмөн гэхдээ зэрэг өнөөдөр маш их тоо сонцож байгаа. Тухайн үед л их л тэмээтэй байсан гэсэн. Манай аав 15 он төрсөн бас нутгийн 7-8 нас хүртэл бол сүм хийдэж шавлж суужсан. Тухайн үед бүх хүүхдүүдийг суужсан эрхлүүд. Тэрнээс хойш бас манай аавын талих бол бас нэг их юм чинэлэг биш. Тийм учраас манай ээжийн гэрт нь очоод одоо ээжийн аавынд одоо тэмээ малдаг болсон юм. Тэр үеэс л манай аав бол үндсэндээ 8-9 тэл манай ээжтэй танилцсан ухаантай болж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр хууч чулгам дэлгэрээ түүхийн сайхан улмөрүүд ингээд үе дамжигдаад аманда нөгөө ардын байгаа аманда хүлхэнд гэж ингээд сайхан явах юм. Хаад биес таны нэг асуудал төр хоёлаа хуучлахгүй болохгүй болоод байна. Очир дээр хоёулаа таны авгах тийм ээ. Одоо тэр нөгөө энэ жаал чанар байгаа гэж ярьдаг эднийхэнтэй та аль хэр холбоотой байдаг анх яаж очирсан бэ? Чанар байгаа чинь одоо юу очир дээр хоёулаа ямар холбоотой вэ? Аав ээжийнх нь багш нар байна шүү дээ. За тий. Тэгээд л одоо энэ тэр айхтар хамаатан биш тий. Биш. Очир дээр ойлгоны барьж өгсөн хүнд тийм ингээл одоо медаль шагна гэл ингээл яхаад. Тэгэл аргагүй л тэр хүн цаашаа явахгүй бол болохгүй нь шүү дээ. Тэгээд яхаад тэр аав ээжинд одоо энэ хүүхдүүдийг за ойлгоны багшийг та дагаж яваа гэл ингээл аав ээжинд өөрөө өгсөн байна шүү дээ. Тийм ээ. Тийм ээ. Очир дар хувилнгаа гэж их том лам хүн байсан. Тэд нарыг бол 17, 8, 9 хүрэхэд бол ер нь бол байдал нэлээ хүндэтсэн гэсэн. Лам хуургуудыг олноор хомроглон баривчлах. Тэгээ манай өвөө маань манай аав ээж хоёрыг та хоёр бусад бас 4-5 залуучууд байсан гэсэн. Манай очир дар багшийн дүү байгаа гэсэн. Тэр 6-7 хүмүүсийг ер нь Монголоос төр гэсэн явах шаардлагатай байна. Байдлыг намжих үед бол эрх хэрэгтэй гэж хэлсэн. Байдал тийм хэцүү үед бол манай аав ээж бол учир дор хувилгааныг одоо жинхэнэ гал тоогоогийн, аж ахуйг хариуцж тэгээд цаашаага хөх нуур руу гарсан гэсэн. Эндээс үзэгчид сонирн байх учраас их тодорхой юмыг танаас асууя гэж явж байна. Та бас нэлээд олон жил судалсан. Жохом яаж гарсан, яаж орж ирсэн? Учир шалтгаан нь юу вэ? Тэр үйл явдлыг үзэгчид сонирхож байна. 1928-29 он гээл одоо энэ ардын амьсгал ясны дараа одоо зүүнтнүүд гэдэг нэг тодтолтой засаг төрийн тэргүүнүүд одоо гарч ирсэн засаг төрийн иргэн. Тэгээд тэр зүүнтнүүдийн бодлого болохдоор одоо мэдээж хэрэг тэр комментарийн бодлогыг хэрэгжүүлнэ шүү дээ, тийм ээ. Гэхдээ зэрэг чинь тэд нар чинь одоо нөгөө шашин шүтлгийг авчиж байгаа бол ингээл нөгөө жаал хөрмөчний төвсүүдийн одоо нутран баян энтергээл ингээл. За тэгэл нөгөө Чингисийн удмын одоо тэдрийг одоо өдөрж жолоож явсан тэр улсуудыг чинь одоо бас буруутгаал ингээд засаг төрийн бодлогоо эсэргүүцээл одоо энэ улсууд 1931-32 онд үе болноор ол урагшаад өрөвсөн. Ийм л учир шалтгаан бол ийм л. Энэ бол зөвхөн манай аав ээж хэдэн гарсан хүмүүс биш. Ер нь бол тухайн үед бол одоо Сүхбаатар, Дунгов, Өмнөгов, Баян хонгор, Увс, Ховд гэх мэт маш олон айлууд гараад 45 оноос өмнө Монголын хэл байгаагүй. Өөр Монгол нэг улс байдагс. Манжил болохтэй зэрэг Ар Монгол, Өвөр Монгол гэж хуваагаад хоёр хуваарсан болохоос биш. Бүгдээрээ Монгол бас. Тэр үед улсын хэл гэж байгаагүй.
монголчууд нүүдэлчд, малчд зүгээр хөх нуурлуу яваад 100 болтой жирээ тэн саахан малтайгаа өвөл болоо наашаа ирэх гих мэтэр хийлгэж байдгүй байсан тийм ээ. Бид бүгд мэдэн 39 оноос улс төрийн хилмигдэл яваад шашны эсрэг маш их өчөд суртал нэвтрүүлэг яваад бор өмнө говьд очоод тэнд одоо шашин сүм хийдэг түүвэж тийм ээ. Төвдөнгө бор бол бас хувьсгал залуучдын эвлэний нэлээ тэргүүнээ дайчин тийм хүн байсан шүү дээ. Тухайд хувьсгалч хүн байсан. Тэр бол мэдээч өмнө говь бусад газар бол нэлээ хувьсгал манд дэлгэрсэн, шашныг нэлээ дартсан. Одоо өмнө говийн нутгийн бол бас төхнөөлөх шаардлага гарсан учраас Төвдөнгө бор Монгол өмнө говийн нутгаар оцсон гэж түүхээс мэднэ тий. Яг тэр үед 39 оны 40 оны ихээр юм уу да тий 41-2 онд тэр үеэр л манай аав ээж бол хуучин Сайн Ноён хан аймгийн 9 бэшин хушуунд байдаг. Одоо өнөөдрийнх бол 3 тэс Ноён сум гэж орж байгаа. Тэр бол үндсэндээ өнөөдрийн Монгол хятадын хил дээр байгаа холгүй. Тэнд амьдардаг байсан гэсэн. Эндээс манай аав ээж гарч яваад энэ Хөх нуур гэж ир хүртэл Гүмбэнгэнд байдгийг. Өнөөдөр хятадын Зингхан муж гэж байгаа. Тэнд Гүмбэнд 2 жил болсон гэж хэлж байгаа. Гүмбэнд байсаар бас байдалд сайжраагүй. Ер нь Япончуудаас 2 дугаар дайны үед Япон манжиг ижилсэн байсан. Хятад руу орж ирсэн байсан. Тухайн үед бас Чанга ашигийнх нь одоо Маогийнх нь гэх мэт маш их үүмэдэгдсэн үед ер нь цаашаа наашаа бол ирж болохгүй. Байдал бол ямар ч боломж байхгүй байсан учраас цаашаа явсан гэсэн. 1945 онд чөлөөлөх дайнаас одоо бид нар одоо дээр авгаахаас 2 тийш явуулсан. Авгаах маань одоо энэ жаал чанаргахантай хамт урагшаа төвд рүү явсан. Мэдээж хэрэг бол олон хүн тэр хамт явах байсан байна. Гэтэл тэр айхтар дайны үед олон хүн тэгээд бөөнөрөө явах хэцүү. Цөөхөн хэдэн хүнд тэр бараа болж цаашаа явсан байгаа юм. Бид нар заримдаа бол дотроо бас маргадаг л да хэдэн жил явсан гэ. Юу ч гэсэн 8 тэмээтэй явдаг гэж байгаа. 8 тэмээтэй явсан. Ер нь өдөр явдггүй. Өдөр болохгүй. Гэгээ үүр цайнгуудаа тэмээгийн амын хөлөөд, хөлийг хөлөөд бүгдээрээ нэг одоо хүн харагдахгүй газар бөгөж өдөржингөө бүтэн өдөр тэгэж байжгаад шүн бүрэнхийгээр нэг гал бол асаагаад хоолундаа хийгээд тэгээд шүн цаашаа явдаг байсан гэсэн. Яагаад гэхдээ зэрэг нэлээ ууларх газар одоо энэ Шинха, Хөх нуур тэр хавийн нутаг бол нэлээ ууларх газар юм байна лээ. Тэр уулын дээр зам дээр том зэвсэг, машин, цэрэг өдөр ингээ сүлжиж явдаг. Тийм учраас тэднэрт бол маш их аюултай учраас өдөр явдаг байсан гэсэн. Тэгээ шөнө явдаг байсан. Тэгээ мэдээж энэ бол Шинжааны тодорхой хэмжээний нөгөө цүл байгаа шүү дээ. Тэрнээ захаар л явсан болтой. Өнөөдөр бид нар бас тэр эргэн санах газрын зураг дээр ямар байх вэ гэж зөвөр төсөөлж үзэж байгаа. Нилээ элсэрэх газар, хад чулуутай, ууларх газар гэж тэгээ аав маань ярьдаг байсан юм. 4 5 6 жил 8 тэмээтэйгээ тэр маш хүнд замыг бол туулж төв төрсөн гэсэн. 45-6 оны үед оцсон болтой. Тэр үед бол бас хятад нэлээ ирч хүчээ автсан, төвдийн байдал бас нэлээ хүнд болцсон байсан. Та нар 49 онд бол Далай лама төвдөөс дөрвөж энтгэр явсан шүү дээ, тий. Тэгээ ласад байх хугацаанд бол ласад бол хэцүү гэсэн бас төвдүүдийн амьдрал хүнд. Тэгээд манай аав ээж маань цаашаага одоо хэрэг явдаг юм бол сарлаг хэрэгтэй гэж 8 тэмээгээ сарлагаар сольж энэ Сикким гэж энтхийг бас нэг жижиг мууч улс байдгийг. Төвүүд балб гаралтай. Тийм улсууд байдгийг. Яг энэ хоёрын энэ хэлний зааг дээр энэ ласаас бол 8 удаа жим байдгийг. Далай багш бас энэ замаар л энтхэг рүү орсон. Тэргээр нэлээ олон хүмүүс наачаас явдаг юм байна. Энтгэд очоод тэр замаар очоод Тэндхийн анхны хот Калимбонг гэж хотод очиж тэд нар суурьсан юм.
47 онд бол энтхийг бол 45 тусгаар тогтсон. 47 онд бүгд найрамд уулзаа зарласан, тунхагласан. Яг тэр үед л энтхийг чөлөөтэй болж байгаа үед л манай аав очсон болтой. Тэгээ тэр Галимбон хот гэдэг маань нэлээ уулархаг Хималай нуруугийн бас өргөлжлөө учраас нэлээ сэрүүхэн манай аав ижил яг манай багшд тохирох тийм газар. Галимбон гэдэг газар очиж суурьсан. Тэгээд суурьсаад нэг хэдэн жил болсон чинь хүүхдтэй болсон. Тэгээ суурьшлаа хүүхдтэй болсон гэж манай ээж тэгж ярьж байгаа. Манай ээж бол тэр үед 36 7-тай байсан гэж хэлсэн. Тэгээд хүүхдтэй болсон. Тэгээд бид дөрвөлээ ээлжилжээр гарсан юм да. Монголоос явхад манай аав чинь 15-тай 10 хэдтэй байсан гэж байгаа. Тэгээд өвөр Монголд очоод бас нэлээ олон жил болсон л да тэр хоёр. Тэр Сүнүд гэдэг газар явсан багшигаа дагаад тэгээд тэнцээ. Тэгээд нэг 20 хэдтэй болоо хүүхэд гарахгүй байна гэж манай ээж аав ээж нь хөгшин аав ээж одоо манай өвөө эмээ хоёулаа бас гарсан байсан гэж байгаа хамт. Тэгээд манай ах дүүнэр цөмөрөг цаашаа гарсан байсан байна л да. Тэгээд манай ахын хүүхдийг өргөж авсан гэж байгаа. 20 хэдтэйгээ. Манай ахын хүүхдийг хүү байсан өргөж авдаг. Тэгээд 5-тайгаа орхиод явсан. Одоо тэгээ үүмэн ихэлсэн болоо ямар ч аргагүй. Манай аав бол бид дөрвийг их барьсан. Над миний дээр бас нэг хүү гарсан гэж байгаа. Тэр чинь анхны болохоор аав яг одоо ээж ахын хүндрэлтэй төрдөг болсон. Ээжийг янзлаад хоорондоо хүүхдээ мартцсан. Тэгээд тэр нь гидсэн жоохон дүүрэл нэг сар гидс дүүрэл гизгүүлгээ тэгээ алдсан гэж байгаа. Тэгээ аав хилдэг байсан. Чамайг гарахад хүүн бэлдээд тавьсан гэнэ. Хүүн тэгээ хүүнд ороогоод авсан гэж тэгж ярьдаг байсан аав. Тэгээ дараа нь яг одоо туршлагатай болсон байхгүй. Миний дүүнөр 3 дүүнөр бүгдээрээ аав их барьсан. За би бол ерөнхийдөө Галимбонг төрөөд Масүрээд ирсэн. Гэтэ би Масүри дахь амьдралаа их сайн мэддэг. Би Галимбонгд төрөнгөдөө 1 сартай байхад манайхан Саранат руу нүүгээд 60 онд Масүрид ирсэн. 60 онд бас нөгөө энтхийг хаттын байдал нэлээ хүнд болоод хөлийн будлаа эхлээд ер нь бол Галимбонг хот бол хилээс холгүй учраас манай аав ер нь бол аав ээж бол багш нартайгаа Галимбонгд байж болохгүй гэж бид нар. Тэгээ бид нар эндээс нүүгээд энэ Варанаси гэж энэ удаагүй нэг жилч болоогүй гэж боддیں۔ Тэгээ их халуун байсан учраас бид нар эндээс явсаар байтад энэ бас нэлээ Гималай нуруунд байдаг. Нэлээ өндөрлөг газар. Масүри гэдэг хотод. Энд бид нар 60 онд очив. Манай багшийн дүү хэд хэдэн 3-4 монгол залуучууд явсан. Тэд нар бас энтхэд очоод амьдрахын ирэхээр энтхээс төвд рүү 8 хийдэг байсан. Англи явдаг. Ерч 8 хийгээд явсан. Манай аав ээж ярьдаг байсан. Нэг явхдаа тэд нар эргэж ирээгүй. Тийм. Тэгэхээр үлгэр домог шиг эндээс яаж явсан дандаа тэмээгээр тийм ээ. Дандаа явгнаар явж хэдэн сар явж тийм ээ өвөр Монголоор төвдөд очиж дандаа явсаар агаал тэгээд энэ тэгт очиж байгаа. Тэнд очихдоо бол бас өөр нэг монгол айл тэ бас тэнд очсон байсан. Тэр бол Жамч гэж Данзан хүү гэж бас нэг монгол хүн байсан. Тэднийх тэнд байсан. 3 монгол айл маань 3 хал хайл шүтээ. Хүний нутагт яах вэ тусгай байж болохгүй. Хамтдаа л ерөөсөн нэг гэр бүл шиг л хаана явсан ч тэгээд хоёр дууртанд багш байсан учраас багш хааш явна тэргээр л ингээд бид нар хамт явдаг байсан. Тэгээ одоо та бүхэн чи бүгдээрээ эмтэх төрсөн хүмүүс. Монгол хүн гэдгийг анх яаж мэдэрсэн бэ гэдэг л сонирн байгаа юм. Гоёрын бид нар багийн дээр суурж тэгээ Монгол гэдсэн ойлголттой байсан. Гэхдээ бид нар бол Монгол нутаг байна уу байхгүй нэгс тийм ойлголт бол байгаагүй. Багш маань эцэг их маань бид нартай бол монголоор ярьдаг байсан. Бид нарыг гэр дотор бол бид нар монголоор харьцдаг байсан. Төрсний дараа бид нарыг бол ухаан орсны дараа манай аав ээж бид нарыг
хуйлгаан багш бол биднэрт байнга хэлдэг байсан. Тэр хаав байсан Монгол нутгийн тухай аав ээж байнга дурсан ярьдаг биднэрт. Бид нар бас Монгол цустай учраас Монгол гэж ямар улс байдгийг, юу хийдэг байсан, яадаг байсан юм аа бол ярьдаг байсан. Тий? Ялангуяа Шилэнгмаа эгч бид хоёр бол Монгол бичиг бол нэлээ эртнээс манай багш бид нар зааж өгсөн. Манай аав ээж бол ерөөсөн манай багш ламч гэсэн ерөн Монгол юмаа их сайн хадгалж явах. Тийм юм бид нар хар багаасаа бид нар заагаад ирсэн. Тэгээ ерөн тийм заншилтай юм жанцаа бид нарыг бүр цагаан сараар тэгдэг ингэдэг гэж бүр ингээд бид нар гэртээ бас хийдэг байсан тэнд. Тэгээ ерөөсөн тэгж золгдог юм тэгж юм бүгдийг заагаад өгсөн. Бид бол Монгол улс шүү. Монгол хүмүүс манай Монгол улс бол их сайхан нутагтай, маш уудам газар нутагтай. Азийн төвд байршдаг тийм ээ. Хятад, Орос улсын хооронд бол байрладаг маш сайхан үзэсгэлэнтэй улс байдгиймаа гэж бид нарт бол байнга хэлдэг байсан. Монголоо алдаж болохгүйгээр манай аав бас их захидаг байсан. Төвдүүд болоо хөөрхий бас хүний газар оцсон зөндөө байсан. Одоо ч байгаа л да тийм. Тэгээд тэд нар чинь одоо хүний газар ажил хийхгүй болоо гөөлөг гуугаад явна гэх. Манай монголчууд тийм биш. Ерөөсө гөөлөг гоохгүй. Стена бүр их төвжиртэй. Ерөнсөн хинтээс нэг алгаа тосч үзээгүй. Тэгээд ерөөсөө нэг лам байсан шарв дорж би тэгээ аав үргэлж одоо өдөр болгоо нэг таалах юм нэг юм надаар өгөөлээд би тэрүүнийг мэддэг аа өгөөл авчиад өгдөө. Яавал тэр бас монгол лам юм. Тэгээ гөөлөг гооч болохгүй монгол нэрээ хадгалж байгаа байхгүй. Манай ээж бас бидэнд хэлдэг байсан тийм. Одоо энэ цагаан идэ яаж хийдэг тухай хэлж өгдөг байсан. Тэрнээс гадна мөн бидэнд хоормог хийж уулгадаг байсан. Тэгээ Варанасид бол маш халуун байсан учраас бид хүүхдүүд мань бүгдээрээ өвдөж биеийн дээр том ярд хуураад ерөөсөө байж болохгүй. Тэгээ нэг өдөр л за Варанас байхгүй бид нар явна гэсэн. Тэгээ бид нар хүүхдүүд юм чинь хаашаа явж байгаа юм мэдхүү аав ээжээс асуудагчгүй хаашаа явах гэж яах гэж байгаа. Тэгээ нэг мэтгэд л бид нар Масури гэж энтгийн бүр одоо хойшоогоо Калимпонгоос нэлээ баруун тийшээ тий Непалийн одоо энэ баруун үзүүрт Масури гэж бас их өндөр уулар газар. Тэнд бид нар очиж хоёр дахь очил томилтоор. Тэр Дээлигээс хоошоо нэг 300 км газар нэг уулын хот байдаг байхгүй юу? Масури гэж. Тэнд нэг хоёр айл байдаг юм байна гэж би дуулахгүй юу? Тэгээд би гоо тэр хоёр айлыг олж уулзъя гэдэг нэг өдөр. Тэр лөө явлаа. Тэгээд оройх нэг бодлогын чамаарга шиг нэг уулын хот яг уул дээр байгаа хот. Тэгээд би одоо тэр яаж болтгийг тийм шээ. Дими ингээ гудамжаар алхаж явтал чинь нэг гудамжинд нэг хуучим төмөр мөний өөцмөс юм зарсан нэг тийм төвд хөвгт зогсож байна. Тэгээ өнөөсгтээ би яриад чи хаанхын хөвгт би төвд хүн гэж байна. Тэгсэн намайг та хаанхын хөвгт гэж байна. Би монгол хүн гэсэн чинь үгүй манай чи бас монгол хүн байдаг юм штэ гэдэг гэж байна. Тэгэхээр би өнөөдөр бас тэгэхээр яллаад бити удааг хийсэж. Энэ монгол хүн байхгүй. Би мэдлэггүй яах юм гэсэн. Би штэ гэд чамайг монгол хүн олоод ирдэг юм бол би чамд энэ 10 рупи энэ тэг 10 рупи энийг чамд өг. Харин чи олж ирэхгүй чи надад 10 рупи өгнө шүү. Үгүй надад их сайхан юм гараад ирж байгаа байхгүй. Тэгсэн өнөө хөгжим та миний юмыг харж байгаарай. За би одоо монгол хөө гэж тэгээд гүгээ явчихлаа. Удсан ч нэг монгол хөгт дагуулж орж ирд. Тэгээд дагуулаад ингэсэн чангарын шахах нэг хоёр давхар байшингийн дээд давхарт нэг өрөө хөлсөжчихсэн. Тэгээд энд хуушур мошур хийгээл нэг чинь. Тэгээд би бас нэг юу хамтвчээс нөхрөө явуулж буудлаас виски авчирч өнөөдөр чи нэг өдөр чи ингээл одоо оолцэл. Бидний байсан газар бол ердөө 3 монгол айл байсан. 3 монгол айл байсан. Тэгэл бид нар бол нэг нэгийг мэднэ тийм ээ монголчууд гэдгийг өөрсдийгөө мэддэг. Тэгэл хоорондоо уулзалцсан үед бол тоглодог. Ерөн тэгээд
монголчууд бол угийн нүүдэлчд олсоо тийм ээ хаашаал нүүн бид нар дандаа цуг нэг нэгийг бараадаж нүүдэг байсан. Тэгэл багадаа бол байхдаа ч гэсэн бид нарын гэр бол нэлээд ойрхон байсан л да. Тэгэл тоглоол хамтдаа тоглоол өсөж өндийсэн л да. Мосүри гэдэг газар байж байгаад бид нар тэг нааш ирсэн. Мосүрид бид нар бүгдээрээ сургуулаа төгсөөд тэнд англи сургууль төгсөөд. Манай сургууль бас өөрөө их чанга сургууль, их тэгхтэй сургууль байсан. Ганцхан Масүрид бас дэлхийд даяар энэтхэг даяар их алдартай сургууль байсан. Их олон улсаас, Өмнөд Африкаас, Австралиас, Англиас, Америкаас, тийм ээ Таиландаас их олон улсаас хүүхдүүд ирж сурдаг байсан. Маш их тэгхтэй сургууль байсан. Энэ сургуульд ороход тийм амаргүй байсан. Манай тэр сургууль бол их нэртэй одоо мөнгөтэй хүмүүс л явуулдаг тийм сургууль. Галимпонгд бол нэг Тарчин Баабуу гэж нэг энтхэг англи авгаатай тийм хүн байдаг шээ. Тэр бол бас бид нар манай аав иш тусалдаг шиг одоо буйны газар юм уу. Тэр хүн бол Христос шашинтай байсан. Тодорхой хэмжээг бид нар хөнгөлт үзүүлсэн л да. Харж үтсэн, цагаачилж ирсэн гэж хэлээ те. Тэрний хажуугаар бид дөрвийг бол манай аав иш тодорхой хэмжээг бас мөнгөний олоод говьт сунартай болоо сургуулийн мөнгөнд төлөөд бид нар тэр сайхан сургуульд бол бас бүгдээрээ боловсрол ичсэн. Ваймбаг айлын Сине Кембриж их нэртэй тэр Мосүрид одоо ч байгаа. Тим дотор бид нар байсан гэж боддоо. Тэгээд төвдүүд их байсан болохоор бид нар бас нэг тийм амар тийм юм бас мэдрээгүй. Яагаад бол төвдүүд бас нөгөө их оронгоо ингэж ирсэн тэд нар хүүхдүүд мэдж байгаа. Тэм дунд бид нар байсан бол бас их мэдрээгүй. Манай сургуульд нэлээд хэд хэдэн төвд хүүхдүүд байдээс. Төвдүүд бол хар шортой. Тэ? Монгол гэхдээ зэрэг совгүй гэж хэлнэ, тэ? Өхөр Монгол гэж хэлдэг. Бид нар тэр үнд их дургу. Бид нарын хооронд их хөрцөлдөө болд байсан. Сургуулийн талаар ч тэ, тэ? Шинжлэх ухааны дээд тоо гэж 6 хон сурагч тэрийг авсан. Тэн тодор би ганц Монгол, бус 4 энтхэг, 1 ладах, гүшэг багуулагийн нутгийн хүн. Бид зургуулаа ерөөсөө хамгийн дээд оноо юу байдیں۔ Аваад төгссөн. Тэр сургуулийн хүүхдүүд юу мүсдэг, юу хэрэглэдэг тэр бүгдийг авч өгдөг байсан. Авч өгсөн юм ховдос юуг нь маш их гамтай өмсөн л да бид нар маш их гамнана. Тэгэхгүй л ахад авна штэ. Аав л их үзүтгэдэг байсан да. Тэр би сайн мэд. Тэг чангаар өөрөө бас нэг тийм нэг төмрөөр нэг хотог мотог хийгээд яхан юм хийгээд тэргээр бас яхаа хүүхдүүд топ гээд амьдралаа болгоод байгаа. Энтхэг бол маш том орон. Тэр үед бол телевиз байхгүй, манай аав ээж байсан сонин мэд уншлаа гэхэд сонин ойлгохгүй, радио байхгүй, мөртлөө хаанаас хаана явах вэ? Ямар галт хэрэгээр явах вэ? Яа суудлаа захиалах вэ? Тэр бүх юм учраа олцсон байх жишээтэй байдаг. Би өнөөдөр гайхдаг байхгүй. Нэг мэтгэд л бид нар өвлийн амралтаар одоо нэлээд сэрүүн байдаг учраас бид нар бас дулаанхан Варанаси Дорчдан Будгая гэж бас мөрөлийн газар нэлээд явдаг байсан. Нэг мэтгэд л аав унтлагын суудалтай галт тэрэгний билет авцсан ирдсэн бид нарт төдөд явна гэж явдаг байсан. Би одоо ботход яаж тэр хаана ямар галт тэрэг яаж явах ёстой гэдэг юм бүх юм зогсуулсан мэдсэн ирдэг. Гайхдаг байхгүй юу? Хэрэв би тэр нөхцөлд эсвэл би одоо баргалд хөөрж яд чадахгүй болов гэж боддیں۔ Тэр бол би бол өөрөө аавыг бол тэр талаар маш их бахархдаг. Силбэр юм янз бүрийн гараар юм хийгээд зарна. Тийсээ гараар хийсэн юм үнэтэй байдیں۔ Ганц манай аав биш, манай бид нар 3 айл байсан Монголын. Тэдний тэр 2 манай аавтай нийлээд гуруула нэг тийм жижиг өрөө түрээслээ тэн дотор нэг ажлын өрөө. Энтэгт бас тэр үед бол нэлээд олон төвдүүд бол ер нь 8 хийгээд ирдэг явдаг байсан. Тэгээд монголчууд бол ер нь гарын дүүтэй, гүйлгээ ухаантай амьдрч чадах чадвартай хаанч тийм ээ. Тэгээ манай аав жамчхва данзан хүү гуруулаа нийлээд төвдүүдэд зоруулж янз бүрийн хутаг, бурхны янз бүрийн хэрэглэл, дамар гэх мэт юмнуудыг хийж эхэлсэн. Тэрүүгээр л амьдрдаг байсан. Үндсэндээ бол боловсрол байхгүй тэнд бол гадны хүнд бол ажил олдохгүй. Тэгээ өөрийн
одоо ямар аав яасан тэргээр л хийдсэн. Манай аав ээжийн гэрт бол нэг зураг байдаг л да. Нөгөө цам харахад ийм мөсгөл байдгийг. Тийм заанаас соёогоор хийсэн байсан. Тэр үед бол заанаас соёо бол хоройтой байгаагүй. Элбэг голддог байсан. Тэрийг маш гоё сийлээ тийм заанаас соёод төвдөө лам нарын нөгөө цам хараадар лам нар зурулж хийсэн. Тэрнээс гадна дамар ухдаг байсан. Зандан модоор ухаад хийдэг байсан. Хутаг хийдсэн төвдөд л та бүхэн мэднэ. Хүүхд эрэгтэй бүгдээр барал хутаг зүүж явдаг. Тэрийг мэдээд манай аав замчхаа данзуугаа хутаг хийгээд тэгээд ажиггүй л амьдэрдэг байсан. Та нарын тэр өсөж одоо хүн болсон ч гэдэг юм уу мэдлэгсэн цаг хугацаа бол өнөөдөр өвшилдээ нийгмийн эдийн засгийн байгууллага өөрчлөгдсөн. Араа ондоо байлаа. Энд хорон гэдэг бол одоо ямар орон гэж яригддаг байлаа. Гоё Монголын түүхэл ийм л байсан. Тэгэхээр зэрэг тэнд дэжтэй одоо эх орондоо очих боломжгүй. Зөвшөөрөл хүлээх хэрэгтэй болсон тийм үү? Тэгсэн. Энд энэ ямар сэтгэл төрсөн бэ? Юуг тайлбарлагддаг вэ? Яаж давж ирсэн бол? Манай аав ээж бол ерөн тэгээд хөөрхий их нутгаа бол маш их санддаг байсан. Тэгээ ерөн нутагтаа буц хэмсэн гэж их боддог л байсан л да. Гэхдээ хэрхэн яаж хүнд хандах юм мэдэхгүй. Хэцүү үед гарсан болоо бас жоохон тодроо бас юутэй айдастай байсан байна лээ. Манай ээж аав ерөн бүгдийг бариад л алждаг. Тэгэл ерөөсө үлгээдэг хүүхэд хүртлийг аваад явцдаг. Тийм байсан байна лээ тэр үе. Тэгээ одоо ерөөсө тийм юм байгаа. Бүр гол тодор тийм шингэцсэн болоо айгаад ирч чадахгүй. Америкт бас Дэлөв хотготын шав гэж Дэлөв хотготыг олон жил бараа болж Жамболд орч гэж хүн байдаг. Жамболд орчваг Монголд ир гисэн. Дүүтэйгээ уулз гисэн сайхан байдаг. Би Монголд очихдгүй айжна гэж. Би тэгэж гарсан болохтой чи өнөөдөр надыг баривчлаад шоронд хийн гэж. Тэгтлээ хүмүүсийн зүрхэнд тухайн нөхцөл байдалд орцсон байж байгаа байхгүй. Манай аав бас яг л тийм өчл бодолтой байсан байж магадгүй. Тэр тухай бол ярд бид нартай ярьдаггүй. Эвэ жамцхой хэлэхгүй за жамцхой. Та одоо нас болж тээ. Та хүний хорондоо бас очихмаар юм да. Юм шал өөр болсон шүү дээ юм чи. Гэхгүй. Тэгтээ би нэг л муухай юм хийцгүй. Би тийм орны нутаг эргээд би яаж хийж вэ? Гэт ингэж яах юм. Гэхдээ та юу хийцсэнгүй юм бэ гэсэнгөө. Тэгээ Монгол хүнс тэл гайхамшигтай шүү дээ. Би яг хэвтэ тэр үед ингээд сэн нуураар хил гарахгаа явж исэн байхгүй юу. 2-3 бол. Тэгээ хилийн зэрэгтэй тулдаад би хилийн зэргийн буудаад алдсан юм байхгүй. Тэр орны манайг бууд жалсангүй эргээд би тэр нутгийн царийг би яаж харах юм бэ? Гэтэл Монгол хүнс тэл гайхдаг. Гэж ярьж байгаа шүү дээ. Тэгээ би хэллээ. Гэхдээ та нар одоо яах вэ? Тэгэл одоо уг Монгол нутгаар бараадмаар юм да. Гэхдээ та нар яг дуусч өгчүүл. Энэ хүүхдүүдэд болсон Монгол хүн юу Монгол нутгийн юм бэ? Тэрийг бас нэг үзүүлчих хадгалт нэг хэрэгтэй юм да гэж ингэ ярьсан чинь. Өнөөдөлгүй тэгээ яаж биднэрт монголч очдөг яадаг юм. Та зөв бид учрыг мэдэхгүй та хэлж өгөөч гэж ингэж юм. Гэхдээ амархан шүү дээ. Та дээжээс очиж Монголын эчин сайдаа би хаяг маяг өгье. Тэгээд тэнд өргөдлөө байгаад. Тэгээд 1960-аад оны дундуур Монголоос нөгөө гандан тэгчлэн хийдийн хамблам гомжоогоо бас дэд хам давгад оржгаа энэтэгт очсон л да. Тэгэхэд манай аав ээж уулзсан. Тэгээд давгад оржгааг бол мэднэ ягаад гэвэл өмнө говийн лам байсан нэг багада цуг байсан учраас мэддэг байсан. Тэгээд тэднээс сурах ажиг сонсоод тийм ээ манай аав ээжийн одоо ах トゥ хамаатан садан төрөл төрөсөд бүгдээрээ амьд мэд байгаа. Тэгээд давуу төрсөн уулзаад юу сонин тий тэр бол бас манай багшид дагаж явсан учраас тэгээд таардсан байж магадгүй шүү дээ. 68 онд манай багш Америк руу мортголсон Дэлөв хотод руу. Тэгээ аав жамцхой хоёр багшийг гаргахаар Дели явсан Масүри хотоос. Миний аав ярьж байгаа гудамжийн хэдэн монголчуудад таарч гэсэн. Хэдэн лам нартай хэдэн гар хүмүүстэй таарч гэсэн. Дели шиг том хотод хаан явж байгаад хэдэн монголчууд анх удаа юм уу хэдэн уцж байгаа тааралдана гэдэг бол бид нар Монголын элчин байдаг гэж мэддэгчхөө аав гэж мэддэгчхөө
хэрэг байсан ч гэсэн тэр үед нэг дөхөж ойртогчгүй бах аав гэж тий. Тэгээд таарлцсан гэж хэлж байгаа. Аавд хэлсэн гэсэн. Таны манай ээж одоо аав ээж нь амьд байгаа. Тэрнээ бүх дүүнэр Монголд байгаа. Өмнө говьдоо байгаа. Манай аавын дүүнэр хүртэл говьд байгаа. Монголд байгаа. Ир гэж хэлээгүй бол тэ зүгээр тийм сураг гаргаад тэрнээс хойш 1 жил гаруй бид нар захидлаар харилцаж эхэлсэн. Тэр үед бол захидал маш удаж оцдээ. 2-3 сар болж ирдэ байсан. Ээж маань одоо миний өвөө аав эмээ ээж нар амьд сүрэн байсан. Тэднээс захиа ирсэн. Өмнө говоос бол хурууд иржсэн. Аав ээж хороо бол тэр хуруудаа манад нэг төмөр авдартай байдаг гэсэн. Тэрэнд ор хүнснийхээ материалуудаа хатгалдаг байсан. Аав ээж хороо тэр авдар дотроо нөгөө хуруудаа хийсэн байсан. Бид нарт бол тэр хурууд бол айхтар хорц үнэртэй тийм ээ. Ерөөсөө тийм хурууд гэсэн тэр үнэр амтыг бол бид нар мэддэггүй байсан. Яг инээдэгдэж өссөн болохоор инээдэх хүн шиг л болсон байсан. Тийм учраас бид нар тэр хуруудны үнэр амт бол их айхтар хорц байсан. Тэгээд тэр дотор хийсэн гад би айлын баг байсан болохоор заан ирэх. Тэгээд тийм ааштай хүүхэд байсан. Яахлаар энэ хүнсний авдар дотор ингээд хурууд хийж энэ муухай юм хийжтэй гэдэг би аашаа гаргадаг байсан. Ээж хөрхийн амтан тэрнээс болоод тэр хуруудаа хийх газар олж ядаад тэгээд хаяа тэр хуруудаа гаргаж ирээд долоож амсаж тийм ээ нутгаа санаж яадаг гэсэн. Гэтэл нэг өдөр л манай аав ээж бид нар Америк явахгүй. Монголд буцнаа. Аав ээж нар ах トゥ нар арай бид нарыг гим хийчихүү гэж тий. Ах トゥ нар бас битсэн бол тэ. Ирүүл сайхан байна та нарыг яахчихгүй гэж. Тэгээ бид нар Америк явах болоод тэгээ манай аав ээж Монгол ирэх шийдээд 71 оны ихээр аав маань элчин сайдын яамд бол хандаж өргөдөл хүсэл гаргасан л доо бид нар Монголд очимоор байна. Энэ Гиндэн Дарангуа гэж байгаа элчинд ажиллаж байсан. Чулуунд орж байгаа гэж бас элчин сайд байсан тэр үед. Манай аав данзан хөөрний хилээд элчин рүү оцсон болтой. Бид нар ийм монголчууд тэгээд Монголд очимоор байна гэж. Тухайн үед бид нарт ярьж байгаа бол энэ ардын хурал маань бидний асуудлыг оруулсан болтой. Тийм хэдэн монголчууд алх монголчууд байна. Монголд ирээ гэж байна. Тэр асуудал шийдэж өгөөч гэж. Жилийн дараа 69 оны сүүл 70 оны ихэр Монголд ирж олно гэсэн хариу ирсэн. Бүрэн баяр гэл. Эн чинь тэр сургуулаа төгсөх гэжсэн. 12 дугаар ангиа төгсөх. Тэгээд за бүрэн баярын тоцрох нэ дараа жил явах нь бид нар ингээ явах нь болно шүү дээ. Тэгэл дараа юу. Тэгэл энэ дээрэл Би бол сургууль төгснөх чухал. Яг бол 11 дугаар ангид улсын шалгалт байгаа. Тембрижс шалгалт авдаг юм. Тэрийг сайн дүнтэй төгсөх нь бол миний амьдралд бол хэрэгтэй гэж. Яг хил дээр юм Монгол газар дээр хөл тавиад ирнэ ямар байгаа бол жаахан байсан болохоор санахгүй байх та ирнэ. Яг Монгол нутгаа хараад гоё болсон баг. Энэ бас их сонин. Бид нар нөгөө Москвагаас гарахдаа галт хэрэгээр гарсан л да энд. Тэгээд 8 сарын 1-ний өглөө энд буух байсан. Гэтэл Иркутскт ирсэн чинь тэнд үер болоод тэгээд нөгөө галт хэрэгний зам нь эвдэрсэн учраас тэнд баахан монгол оюутнууд бас Германаас тэнд Оросд сурж байгаа оюутнууд бас нааша Монголда ирж исэн л да зуны амралтаар. Тэгээд нэлээд олон монголчууд байсан. Бид нар бас тэнд байсан. Тэгээд бид нарыг бүтэн өдөр тэнд Иркутск байлгаж агаад орой явхад тэндээс онгоц гаргаж өгсөн. 2 онгоц гаргаад. Тэгээд бид нар 8 сарын 1-ний өглөө биш харин урд өдөр нь 7 сарын 31-ний
орой Улаанбаатар хотод буухгүй юу онгоцоор. За Улаанбаатар тэр байна гэнэ заажсэн доошоо ингээ харсан бүр хавтгаа юм харагдчихсан. Тэгээ уул байхгүй юм уу гэ энэ уул чи бид нар тэгвэл их жижигхэн юм харагдаж байгаа шүү дээ. Манай тэнд уул чи маш өндөр уул нь маш өндөр. Тэр уулан дээр ингээд хотвол доошоогоо доод талын хотвол ингээд бүр ингээд одоо будаа цагдсан шиг тийм юм байшин харагддیں۔ Тийм өндөр уулан дээр байсан бол бас энэ их баг жижиг уул харагдаж байгаа л да. Онгоцны буудлын дээр буугаад наашаа ирэхдээ нэг л тийм хээр яваал хээр одоо хөдөө яваад хөдөө явж байгаа шиг л санагдсан л да. Тэр үед Улаанбаатар бас байшин цөөхөн юм байсан. Тэр өргөдлийг өгөөд элчин сайдын ямаар дамжуулаад тэрийг Монголын засгийн газар тэр үеийн засаг тэр ингэж хүлээж яваад Монголдоо иргэшиг юм уу хүрээд иргэсэн тэр урлаг ч юм уу тэр зөвшөөрлийг хараад аавч ямар их баярлж ирсэн бэ? Маш их баярлсан. Үнэхээр их баярлсан. Ээж бүрээсээ сүүлийн ирэхээс өмнө баг хоол нь орохгүй байсан. Цааш баярлаад. Бид нар ирсний дараа нэг 10-аад хоногийн дараа өмнө хов руу явсан л да манай аав ээжийн нутаг. Тэгээд ирэхэд аав ээж нь амьд сэрүүн байсан. Болохоор бүр их үнэхээр их сайхан байсан л да. Манай өвөө бол 90 гарсан өвгөн байсан. Эмээ ээж бол 80 гарсан 84-тэй хөгшин байсан. Тэгээд тийм хүмүүстэй 40 хэдэн жилийн дараа уулзна гэдэг бол үнэхээр үлгэр шиг л байсан баг л та. Монгол ирсэн зам бол их л хол зам да. Ер нь бол за одоо энэ байна. 8 тэмээтэй гарсан гэж өмнө 80 сугаас яваад энэ гүмүн дээрээд хөхнөр энэ хавар байж байгаа. Тэгээ ийшээ баруун тийшээ яваад энэ төвдөө нилээ ширүүхэн газараар яваад тэгээ энэ лас гэдэг газар ирсэн. Тэгээ ласаас энэ ласад 2 жил байж байгаад бал будааны хооронд Сиким гэж мужаар энэ тхигийн зам энд Галимбон гэж хотод ирээд тэнд одоо нэг тэмээгээ сольсон доо. Тэмээг л хасаж сарлагаар солиод тэгээ энд ирээд тэр сарлага нь юу болсон бэ мэдэхгүй. Тэгээ энд тхигээрээ энд 47 оноос Масуригээс мэдээж Дели орж байгаа. Делигээс яваад энд Москва ирж байгаа. Онгоцоор. Тэгээд манай аав ээж Москвагаас гал тэрээр 5 он шин яваад энэ эрхүүд ирээд энэ эрхүүд үер болсон учраас энд саатаад тэгээ эндээс онгоцоор Улаанбаатар ирсэн. Тэгээд мэдээж Улаанбаатар дээрээ дахиад нутаг руу явсан. Өөрөө л ингэж хамгийн анхны гарсан зүйл. Тэгээ гарсан чиг дээр очсон. Тэгээ 40 жил өмнө. Тэр үед энтэх гэдэг бол хөрөнгөтэй орн байсан. Нааша өргөдөл өгөөд наашаа ирэхэд нь яагаад Монголын төрөл цагт удирдлагууд юм хүндэтгэлтэй хүлээж авах гэдэг бас ухаан шүү. Бид нарыг хөдөө явахаас өмнө хотын гүйцэтгэх захиргаанаас бид нарыг хүлээж аваад одоо Монголын иргэн гэсэн паспортыг бол бид нарт хүлээл гэж өгсөн. Тэр үед бол бид нар паспорт гэж байхгүй нэг цагаан хуудас байдгийг хэлсэн. Тэр цагаан хуудас бид нар 47 оноос 70 он хүртэл хадгалж явдаг. Банк цагдаад бүртгүүлдэг гадны иргэн Монгол гэдэг иргэншилтэй хижээж хаяагүй тэр Монгол гэдэг иргэншилээс хижээж болоогүй. Тэр бол бас алцыг харсан тийм нэг бодолтой байдаг. Мөн 140 мянгатад байр өгсөн. Бид нар нөгөө нэг манай нагац ах тэр одоо хэлэхдээ тэр юуны хажууд зоос гоёлын харалда тийм байр тэнд амьдэрдэг байсан. Тэгээ тэдний байранд яг нэг сар арга болоогүй. Тэгээ улсаас байр өгсөн. Миний дүү бид хоёрыг бол 24 дэх сургуульд оруулж өгсөн тий. Ном дэвтрээр хангаж өгсөн. Бид нар шинэ зун халуун орноос ирсэн учраас тийм өвлийн зузаан хувцс энэ төр байхгүй тийм ээ. Тэгээ улсаас бас тийм өвлийн болтоо энэ төр. Үнэхээр сайхан хүлээж авсан. Энтэхэд бол дулаахан газар багтаж зэрэг Монгол шиг хүйтэн газрын ховдос хонор ямар байдаг ч мэдэхгүй, гутал ямар байдаг ч мэдэхгүй. Яг бид нар нэг палто хийлгүүлсэн л да. Энтхийн гимэлээ нурууд цэргийн аль хаадаг хүмүүс тийм ховдос гэсэн тэд нар гайхаад тийм хийж чадахгүй гэж хэлээд нэг дотортой нэг ховдос хийлгүүлсэн. Малгай залгаа байхгүй. Москвад бид нар нэлээ шүн буусан юм би ганцаараа.
онгоцны буудлаас гарангуут нэг сарын хэдэн төлөнд асар хүйтэн байдаг шүү дээ. Амьсгаа авч чадахгүй гэж явсан. Хүйт. Тэгээ манай ээж хамгийн баг дүү Москвад аспирантур сурчсан юм. Шинжлэх ухааны академи. Тэр ухтаж аваад. Тэгээ Москвад хамгийн түрүүнд маргааш нь нөгөө тэр үед Берёска гэж дэлгүүр байдсан шүү дээ. Тэгээ валютын дэлгүүр тий. Тэр нэг хэдэн валют байсан юм шүү дээ. Тэгээ хамгийн түрүүнд нэг юм каракул манга надад авч өгсөн. Багада тэр нөгөө энтгэд байсан ч юм уу тэр хүүхдүүдтэйг эргэж уулзах уу, эргэж бодох юм их гардаг гэж одоо юм. Гарна бид нар хаяа уулзалтдаг. Уулзалт хараа тэр хүүхэд ах уу цагаа дурсаж ярьдгийн их сайхан байдаг л да. Жаринд масүрид ирээд манайх одоо тэр харагдаад байгаа тэр шар байшин хамгийн баруун талын зүүн талын захын балконд байдаг байсан. Тэгээд тогтох баалжиг их тэр доод амьдардаг байсан. Данзан хүү гэж монголоор нэрлэдэг шатрих одоо тэднийх нь хойно байдаг байсан. Ингээд нэг 3 монгол айл бол хоорондоо ойрхон амьдардаг байсан. Тэгээд нэг нь Америкийн нэгдсэн улс руу явсан 68 онд. Үлдсэн 2 айл нь наашаага ирсэн л дээ. Монгол анги хэрэгт тийм амаргүй хэл яг хөө бид нар монгол гэртээ бол монголоор ярьдаг л байсан. Тэр монгол хэл маань данан хэдийн оны монгол хэлтэй бол бас дүүхгүй ш. Дэлгүүр явахдаа зэрэг загнуулдаг байсан. Монголоор ярьж байгаа чи юу яриад байна гэж хэлээ загнуулдаг ш. Манай эгч дүүнэр нилээ хүнд байсан юм зү. Анх ирэхэд л тэр хоёр толгоо нийлүүлээд л уйлаад л бид нар яагаад Монгол дээр ийм газар яагаад тэр хэл мэдхгүй, найз нар байхгүй, чихтэй хүйтэн идэх хоол бас тийм амаргүй тий гол төлөв мах хүмүүс л байдгийсэн. Жохомдоо өнөөдөр хүртэл яаж хэлж одоо бид нар дүгэн чадаагүй ч гэсэн одоо Дэлхийн хотог жохом ямар зорилгоор уршаа явсан бэ тэр жаргал түүхийн их олон үнэмшлүүдийг бид нар ярьж чадна. Дараагийн түүх энэ тухай баталгаатай ярих баг. Бид нар энэ түүхийн одоо нарийн асуудлыг бол дүгнэх гээгүй зүгээр ийм учир холбоотой хүний амьдрал байсан юм байна гэдгийг та бүхэндээ хүргэж байгаа. Очоод нэг 6 сар болоо мэднэ бидэнд бол ярьдаг байсан. Манай аав ээж бас Дэлхийн хотогт багштай бас тааралдаж байсан гэж байгаа. Сүндэд усан замаар Дэлв багш Дэлваар багш хотогт усан замаар инэтхэд оцсон байгаа. Манай багшлам бол шорон замаар очоод тэг инэтхэд уулзсан тэр хоёр тэгж ярьсан гэж хэлж байгаа. Тэгээ тэнд уулзаад цөмөрөө нийлээд одоо тэнд хичнээн Монгол байгаа. Цөмөрөө нийлээд мөргөл хийгээд явсан гэж байгаа. Тэр одоо бурхан багшийн төрсэн газар Люмбини, Раажгири, Кушинагар, Будгая, Сарнат, Варанаси энэ бүгдээрээ ингээд мөргөл хийгээд ингээд явж тэгээд Галимбун гэдэг газар очоод суурьсан. Энэ очир дээр хулгайны талаар судалгаа хийгээд байхтай зэрэг. Зайлшгүй одоо тэр 20 хэдэн жил хамт амьдэрсэн тэр гэр бүлтэй заавалчгүй би холбогдох хэрэгтэй юм байна. 12 онд анх Сэлгмата болсон байна. Дараад нь Бүрэн Баяртай тэгэл Дэрс хүрэнтэй, Жирмэн санчтай гэл ингээл бүгдээрэнтэй ингээл очиж уулзаад дахин уулзаад саяхнаас ярьсан л да тэр нөгөө нэг манай Дэлв очирдаар багшийн тухай ярих тэр үеэс л тэгэл ярьж эхэлсэн тий. Тэрнээс өмнө чинь бид нар мэддэг байсан ээж үл бид нарыг заавал мэдүүлэх гээд надад их ярьдаг байсан. Та нар мэдэх ёстой бидний түүх одоо аавынх нь одоо чиний аав ээж багш бид гурвын түүх хүүхдүүд та нар мэдэх ёстой гэж надад их ярьж өгдөг байсан. Тэр нөгөө манай ээж юм их ойдог байсан байхгүй тэр нөгөө зүү ороодог гэж. Энэ хөөрөө дайлангийн энэ сэтгүүл би надад олдсон. Энэ би яагаад мэдэж байна гэхлээр ээж нэг энэ юмд ийм шар юугаар хийжсэн би яг санаж байна. Энэ дайлан бол энэ хөөрөг хийдэг дайлан манай ээж хатгсан юм энэ зүү ороодог юм. Тэгээд бид нэр энэ итгэхэд байхад дандаа нэг ийм юм хийгээд Дэлв багш өргөдөг юм очирдаар багшд бас ийм хийгээд өргөдөг. Энэ аль нь хүнд өргөсөн би бас сайн тод мэдэхгүй л байна л да. Дэлв багшд өргөсөн юм уу очирдаар багшд өргөсөн юм уу. Тэгээд лав энэ бол очирдаар багшийн хөөрөг мөн шиг байна. Энэ хөөрөг яагаад байна вэ бид нар нөгөө цагаан сар хэртэ манай
очирдол багш бол ингээд дамжуулддаг байхгүй аавдаа ингээд би яахааргүй ийм л хөөрөг харсан юм. Энэ бол дэлб багшийн хөөрөг шиг байна энэ. Энэ очирдол багшийн хөөрөг. Тийм юм хийгээ суугаад байна. Тэгээ тэр үед л надыг хажууд нь суулгаад тэгсэн ингэсэн гэж зөндөө юм ярьж өгдөг байсан тий. Тэгээд би жаахан мэдчихэж байгаа. Тэгэхгүй л ярьж өгөөг бол яаж мэдэх вэ? Яг бид нарын одоо өвөө шиг л байсан л да хөөрхий тий. Тэгэл бид нарыг их хамгаалдаг. Хаяа сахилаг гүйтгэхээр аав маань бас хаяа цоддаг байсан л да. Тий. Тэгэхээр манай багш маань бид нарыг хамгаалдаг. Тийм их сайхан маш мундаг хувилгаан хүн байсан. Гэхдээ маш даруй игэл даруй тийм хүн байсан. Өөрийгөө нэг дүвийл гэж тийм би их том хувилгаан хүн гэж хизээч тэгж дүвийлгэж байгаагүй. Тэгээ аав маань ярьдаг байсан юм. Тэгэж явахдаа бол бас манай аав ээж бол их шүтлэгтэй. Багшиг нэлээд шүтдэг. Тэгээ явсаар байтал мэдээж 8 тэмээ одоо авсан хэдэн хоол хүнс маань дуусдаг. Яах вэ гэдэг асуудал гардаг. Тэгэхээр л багш санаа зовлтвэ, хоол олдно гэж хэлдэг. Тэгээ явсаар байтал тэр цөл дунд хаанаас ч өмөөд нэг одоо казак юм уу Шинжааны хүн нэг хонь барьж зархаар явж байгаа гэж байгаа. Тэгээ мэдхөөд бүр одоо ямар ч хүн байхгүй, ямар ч хүмүүс айл байхгүй тийм газар. Тэгээд хоньтой махтай болоод. Тэгээд тэр цул газар бол нуур ус байхгүй, худуу байхгүй. Явсаар байтал бас чулуун дээр им тогтсон ус таардаг гэж. Жишээлбэл өнөөдөр гандан бид нар очиод баахан мөнгө төлөө маргааш нэм өвчнө салыг ихтэй зэрэг маргааш салах нь ойлгомжтой. Тэр номын хүч гэдэг маань энэ сэтгэлд санаа нөлөөлөд би эрүүл болох ёстой. Надад туслана гэж тэр хүчээр бол эрүүл болж байгаа. Тэ? Тэр утгаар манай аав ээж бол тэгэж яваад би түрүү хэлсэн хоньны жишээ байна, усны жишээ байна. Энэ бол гайхалтай юмнууд. Яг үлгэр шиг хүнч үнэмшихгүй. Бид нар өөрөө сонссон учраас энэ тухай ярьж байгаа тий. Тий, маш игэл даруй тийм хүн байсан. Тэгээд бид нарт бол маш сайхан сургаал айлдж байсан. Тэгээд хувилган багш маань үнэхээр бид нар маш их юм хэлж өгсөн. Би юмыг бол сайн мэдгүй ойлгох чадвар юм байсан. Ер нь тоглох сонирхол их байсан. Идэх уух тоглох сонирхол их байсан. Тийм л хүүхэд байсан. Их сахилахгүй ч хүүхэд байсан. Багшигаа зул цөгцснөөс ус уудаг, зулыг унтраадаг, багштай их шавхардуулдаг, ирэхээр шавхардуулдаг. Тийм хүүхэд байсан. Манай багш бол их тийм ширүүн харцтай, их ширүүн хүн байсан. Гэхдээ их зөв багш байсан. Биднэрт аягүй их зөв хүмүүжил өгсөн. Бид нарын хувьд бол одоо зөвхөн аав ээж биш багш нараа шүтэх, ерөн цаана бурхан байдаг гэж шүтэх тийм итгэл үнэмшлийг бол бий болгосон. Бид нар бий бол дөрвөн эгч дүү нартай, хоёр эгч, нэг эгч, хоёр дүүтэй. Бид нар нэлээд шүтлэгтэй болсууд. Бидэрийг бол маш их нарийн юм заагаад өгсөн. Нарийн тэр ганжуур, данжуурд байгаа бүгдээр үлгэр шүү дээ. Тэгээ тэр үлгэр яагаад байна гэхлээр тэр үлгэрээр тэр хүмүүсийг хүмүүжүүлдэг байна л. Тий, данжуур бол ганжуурын тайлбар ном байгаа. Тий. Ганжуур бол бурхан багшийн өөрөө айлдсан сургаалууд байгаа. Данжуур гэдэг бол тэрийг тайлбарлаж хүмүүс хэрхэн яаж ойлгох вэ гэдэг ухаарах гэж. Тий. Манай багш л их номтой хүн. Энтгэд очиод хөрвүүлж ном уншдаг. Одоо багшийн уншдаг ганц нэг ном байдیں۔ Чадам гэж. Манай багшийн 2 3 үеийн багшийн ном байгаа. Нэг сайхны үнэхээр бол надад өгүүлж ирсэн байж байгаа. Би тэрийг бол уншдیں۔ Багш таалал төгсөөс өмнө бүрэн байд өгөөрэй. Заавал өдөрт хэдэн хуудас чухал биш. Ер нь нэг хуудсыг уншаад аав ээж багш нар юу боддог тэрийг бодоод залбираад уншчаа. Ойлгохгүй ч гэсэн би бол төвдөл сайн ойлгохгүй гэж уншаад байдаг. Энэ цааснаас харахад бол ерөөсөө их л хуушиг. Тэгээ энэ яагаад энэ дунд нь хийсэн болохтой зэрэг энтгэгдэх чигтэй учраас хоорондоо наалддаг байсан. Тэгээ ийм цаас багш өөрөө хийсэн гэсэн. Тэгээ энийг бол би өдөр бүр уншдیں۔ Чадам бол. Их олон хуудастай юм байна. Тий. 8000 мөрт гэж байгаа шүү дээ. Чадам гэдэг маань. За энэ бол Калимпон хотын Дэрбэй гэдэг газар юм. Энд
бид нэр анх амьдарч ирсэн энэ байр байна. Энд багш маань энд сатаад энэ хүнд энэ тэгээ бурхан яг энэ одоо энэ айлыг бурхан бас юм байна. Яг тэр харагдаж байгаа тэр шар цонх нь тэр цонхонд байсан. Тэр цонх нь яг тэр онгоолга тэр нар тусдаг тэр цонх нь яг цаана нь амьдэрдэг байсан. За энэ баримтагны энэ хэсэг байгаа. Энэ хэсэг манай багш нам хэлж өгсөн юм да надад. Биднэрт жоохон байхад энэ хэсэг ямар одоо тэр ганжуур тэр бичстэй байдаг шиг байна лээ. Энэ ямар учиртай гэл дээр үе одоо бурхан багш байхад нэг ядуу 92 байсан байна. Настай хүмүүс. Тэгээд тэд нар ерөөсөн одоо инээтгэд нөгөө нэг халуун газар болоо бүксээ зүгээр ингээл даваа им ирхөө гурвалжин даваар ороогоод бүксээ зөвхөн энэ хүүд хэсэг ороогоод явдаг байсан байна лээ. Тэгсэн чинь нэг өдөр бурхан багш яг тэр хоёр амьдарч байсан тэрүүгээр ингээ заларч явчихсан байна. Тэгээ энэ хоёр бүр сандраад бурхан багштаа өөх юм байхгүй. Тэгээд нөгөө нэг юм бүксээ ороодаг нэг дав ганц нэг шинэн байсан байна. Тэгээ тэр хоёр чинь гадаа гартаа нэг нь ороогоод гараа нөгөөт нь нүцэн гэртээ байдаг. Тэгээ ээлж ороогоод гартаа. Тэгээ тэрүүнийг одоо бурхан багштаа одоо өгсөн. Хуучин нэг байсан мэт тэрүүнийг ороогоод шинийг бурхан багштаа өгсөн гэж байгаа. Ачаад. Тэгээд бурхан багш тэрүүнийг үнэн сэтгэлээр ингээд барьсан болохоор бурхан багш шавнарт хэлсэн байна. Энүүнийг бүр үе дамжаад сануулж явахын тулд энүүнийг одоо баримтны юу лээ энэ үзүрт ингээд заавал хийх ёстой. Тим учиртай байна. Энэ бараа урагдсан цэвэр. Ээж л хийсэн. Энэ судрын хоёр талд ингээд тавих. Ганц цагаан ногоон дархинаас гадна өшөө олон ном зааж өгсөн. Ламаадан, Бадмаараг, манай хуйлгаан багшийн одоо Дэлгэв хотогт багшийн одоо Даншиг, Бадмаараг гэдэг ном тийм бид нар бас шээжэр мэднэ өглөө болгон уншдаг. Тэрнээс гадна маш олон жижиг таринуудыг бол зааж өгсөн. Тэр таринууд бол маш их учиртай тийм ээ. Манай багш лам чинь нөгөө тэнд байхад гал тахил их хийдэг гэсэн өдөр болгоно. Тэр яагаад вэ гэж явтаа идэх уух юмтай явна. Гал тахил жижигхэн зүүх тавиад тэгэл гал тахидаг байсан. Тэгээд одоо нөгөө өвчнгүй явахын тулд бас ном их уншдаг байсан. Тэрнээ хүчээр бид нар ерөөсөө тийм амар өвчтэй тийм ерөөсөө тийм юм болоогүй. Хинэж гэсэн өвдөөгүй. Сайхан яваад ирсэн. Тэр чинь бас номын хүч байгаа. Хэрвээ тийм байсан байхгүй бол хүний газарт үүднэ гэж хэцүү шүү дээ. Тэнд байсан 3 монгол айл бол жил болгон нэг удаа уулзаж ногоон дарих шүнжингөө хурж хондог байлаа багшийн дэрэгт. Тийм сайхан байсан. Бид нар бол жоохон байсан учраас яг хүүхдүүд байсан учраас тэгэл унтаад өгчин л доо. Гэхдээ манай аав ээж нар шүнжингөө багштай хамт ном хураал хондог байсан. Тэрнээс гадна жил болгон хаврын бишээ зуны сүүл сард багш маань бүтэн 1 сар ном хурдаг байсан гэртээ тийм ээ. Бурханлаг сэтгэл гэж хэлээ. Тэр сэтгэл бас яг хүнд агуулна гэж бас хэцүү байдаг. Яагаад гэвэл бурхан бол ястай их нинжин сэтгэлтэй. Тэр сэтгэл орно гэж маш их хөдөлмөр хэрэгтэй. Маш их одоо юу хичээнгүй юу хэрэгтэй. Тийм учраас бид нар бас яг тэрүнд төрөлсөн гэж хэлж чадахгүй. Зөвхөн яг багшийн заасан юугаар л ингээд явж байгаа. Тэр багшигаа бодоод тэгэл муу юм хийхгүй, худлаа хэлэхгүй. Тэг ингээд л явж бол тэгэл болоо гэж боддгийг. За өнөөдөр хичээл юу вэ? Ситарам, ситарам, баджар प्यारे तू सीताराम, रघुपति राघव राजा राम, पतित पावन सीताराम. गांधीजी бол энүүнийг бүх одоо инээдхийн ард түмнийг бас дуулаад явж байгаа гэж бас тийм загсан байгаа юм. Ард түмнүүд одоо ерөөсөн тэр бурхнаа ялгарлахгүй цөмөрөө нэг бурхан, цөмөрөө Аллаас гэсэн нэг бурхан, Рам, Лакшман, Сита гэж гэсэн нэг бурхан гэж одоо бурхнаа мартцсан, бурхтуудыг мартсан
дуу юм энэ. Би бас маш их азтай гэж өөрийгөө боддог. Тийм сайхан бурхан номтой холбоостой ерөөсөн тэрнээс салахгүй ингээд хичээл заагаад ажил хийж байгаа мөртөл ийм бурхан хийдий хажууд ингээд байна. Маш их би өөрийгөө их азтай л гэж боддог. Хар багаасаа одоо тэр том очиотор багш ламын хажууд өссөн болохоор бид нар маш их сайн хүлээж авсан байгаа юм да. Одоо бол унших уу? Уншин би бол өглөө Өдрөөлөг унших уу? өглөө босоод Төвдөр унших уу? Тийм төвдөр. Одоо нэг ганцхан шат хийж болох уу? Бодлай начигнаа дамин чангаратас удбудметла уули жандас жанжиферлама дормоор жисэс саллатлам жатнжи сажэ батмалатти помбагунла толжит мааталма юмна chen чало жав замма поматол мала chen чало чагчалтол манна бамбамо жанего жаллатан дэ ма жидэсэн жижис. Үзэгчтэй би зориуд хүргэж байгаа юм энд нэг бахархал билдэ үзэгчтэй. Энэ сайхан бурхны шат номыг очир дээр хувилганаас заалгасан гэж бодоход тэр хүний нүмус үүдэр тэр хүний ухаан дор энэ номыг цээжиндээ шингээсэн гэж бодохоор ямар их буян утга орсож байна вэ гэж бахархаж би зориуд ингэж байгаа юм да. Тэгээд юмны учир гэж гайхамшигтай юм да гэсэн бодол төрж байна. Ерөн зүгээр 15 нас ирсэн тохиогийн хөвдөд бас мэдэн тийм хүнснөө төгөнсөн насалдаа очир дээр хувилгаан Монголд очих юмсан ч гэдэг юм уу тийм Монголын сансан тиймэрхүү юм юу ажиглаж ирсэн үү танд мэдгэж ирсэн үү? Гэхдээ нутгаа их л сандаг байсан хөөрхий. Тэ гэхдээ одоо нэгэнд тийшээ гарцсан болохоор эргэж очиж болох юм уугүй юм уу тэр тухай бас сайн мэддэггүй байсан. Айрганд их дуртай байсан шиг байгаамаа хөөрхий. Тэрийг хэлэхээр л нөгөө шүлцээ залгдаг байсан хөөрхий. Тийм байсан. 1960-аад оны ихээр манай хувилгаан багшийн дүү Монголоос очсон. Ахтайгаа уулзахаар. Тэгэхэд манай аав багш хоёр маань очиж уулзсан л да. Тэгээд эрэхтэй бас Монголоос аваадсан цагаан идэ энтриг авчирсан. Тэгээд бид нарт гурван айлд гурвууланд амсуулсан байхгүй юу? Маш сайхан байлаа. Цагаан идэ агаар бол энэ нөгөө хойлсон тас энэ их сайхан байсан л да. Тэгтээх одоо он жилийн тэгтээ энэ тэгэд төрсэн 4 хүүхдүүд Монгол дээр сайхан амьдарч байгаа. Тэр хүүхдүүд ямар учир жанцантай хүүхдүүд байсан юм бол аваа хожир дээр хувилгааны одоо нөмөр сүлдрээр явж ирсэн. Тэрний сургаалыг сонсч бурхны намыг сонсч байсан. Тийм хүмүүсийн үрсэд нүүдийг түүхийн гэрчлэлээс сууж ирэх гайхамшигтай. Эндээс очир дээр хувилгаан Монголоос гарсан тухай ч юм уу, Дэлгэх хотод Монгол нутгийн авч гарсан тухай бүр сүүлд нь Монгол улсыг 60-аад онд нэгдсэн үндэсний байгууллагт элсэхэд тэр ард сайхан суугаад нулимсан туслуулж ирсэн тэр хүний тухай тэр хүний тэр зам мөрийг мэддэг хүмүүстэй ярьж байгаагаар л энэ түүхийн нэвтрүүлэг энэ үл хөгтөөрөг болж байгаа юм л да. Ямар үнэмшлийг ямар хүн дотор баримтагдаж байна вэ гэдэгт жоглоо юм л да. Зүгээр нэг Монгол эрдэмс орсон бүгдээрээ сайхан англи хэлтэй хийн тэртээ 4 хүн гэдэг ойлгох уу? Тэр 4 хүний дотор Монголын түүхийн аль хэсэг нь багтаж явна вэ гэдэгт гайхамшигтай л үзэгчтэй. Энийг л хүрэх гэж манай нэвтрүүлэг явж байгаа. За энэ бол манай багшийн хэрэгжилж асан хүрд. Хүрд тийм ээ. Энэ за сүлжигтэн тав хүн бол бараг энийг хараад залбирсан ч болно. Агайг очир дээр хувилгааны хүрдэн номын хүрдэн энэ байна шүү. Ийм сайхан хүрд байна. Энэ үл өстө алтаарч одоо зүйл хүнтэй зүйл энд хүмүүс байна да. Очир дээр хувилгааны хүрдийг барьж байгаа би хүртэл өөртөө буянтай юм шиг санагдаж байна. Ямар сайхан нанд юм. Энэ бол цац. Хүрд цац. Энэ хүрдээ тий. Нямдаа бол хамаалаад дөөж өгч юм лөө дийслэг одоршоо. Энд энэ байна. Энэ бас их сони юм бэ ирэхээр соврог болчдаг. Ингээ соврог болчдаг. Очир дээр хувилгааны цаас байж байдаг. Энэ бүхэн түүхийг нандин зүйл болоод ингээ хадгалж байдаг. Гэмэн сайхан юм да. Энэ манай багшийн хэрэгжилж асан цагаан шүрэн ирэх. Түүхүүл энэ түүхийн үнэмшил гэдэг нь эмнэлтэй үзэгчтэй. Ийм л учраас бид нар хөгтөөрөг нэвтрүүлгээ та бүхэнд хүргэж байгаа юм.
Та бүхэн очир дээр хуулигааны тухай байн бодож бис олон дугаараар дахин ярих болно. Ядаж хөх тойрог нэвтрүүлгийн 5 дугаар юм уу 3 дугаарын дараагаар монголчууд очир дээр хуулигаа гэж хэн байсан тухай яриад ойлгоход манай нэвтрүүлгийн бидний энэ нэвтрүүлгийн төслийг хэрэгжүүлж байгаагийн үр дүн гарах юм байна. За энэ нэг жижигхэн юм сойж байгаамаа. Дэлгэр хотогт багш манай багшид хайрлсан байна лээ. Тэг багш маань энүүгээр нөгөө ном судагт тогтсон нөгөө тоо синтрийг унгаадаг. Тийм жижигхэн сойж тэгээд над дээр ирсэн. Тэгээ би нэг ном судраас харж байсан да Дэлгэр хотогт хуулигаан одоо Монголд байхдаа Дэлгэр хотогт одоо хуулигааны хэлний өнгөр татдаг юм юу байдаг гэсэн хэлнийхээ өнгөрийг үргэж авдаг хүн байсан. Эрүүл яваханд хэлний өнгөрөө өглөө болгон харж яриа гэсэн би тийм бас судраас харж ирсэн. Манай хөгтөрөг нэвтрүүлгийг зорж энэ нэвтрүүлгийн төсөл ихснээс хойш ийм бүхнийг ийм нанд ийм надад байна. Очир дээр хуулигааны цацсан байна. Очир дээр хуулигааны тэр одоо тэр сайхан хүрдэн номын хүрдэн бидэнд байж байна. Ингээ бид нар одоо энэ сайхан номынхон тэр ертөнцийн тоосыг арилгадаг номыг ариун байлгах гэсэн тэр бүхэн энд байна. Одоо бол бид нар хадгалж байна гэдэг нь үнэхээр энэ Монголын гандан нэгслийг хийдэж байхгүй, Монголын ямар ч одоо музейд байхгүй гайхамшигтай маа бид нар дэлгэж байгаа л өөрөө гайхамшигтай. Би зүгээр бодож байгаа юм өөрөө бэлгшээж байгаа юм л да. Дэлгэр хотогт 1960-аад онд Нүүбийн танхимд суугаад хамгийн арсал залбираа сууж ирсэн гэдээ бид нар ярьдаг. Тэгээ Монгол улсыг нэгдсэн үндэсний байгууллагад эсэгч юм уу Монголын тусгай ард тогтонд түүхэнд бол энэ хүмүүсийн оруулсан хов нэмэр бас их байх шүү ер нь. Мэдэхгүй чандын юм бас байгаа хаа. Бага бид нар чинь жоохон байсан болохоор бас мэдэхгүй юм зөндөө байгаа л да. Тэгээ манай аав амьд сэрүүн байхад манайд нөгөө хин чойжил сүрэнгаа тийм сэтгүүлж их ирдэг байсан. Манай аавар маш их юм яриулдаг байсан. Аавч тэгээд нэг ярихаараа тэгэл бүр нөгөө намтраа яриад суучна. Ер нь манай тэр багш лам бүр дээр үес бид нар тэнд жоохон байхад л янз янз юм ярьдаг байсан манай аавд. Би хажууд нь яваад хаяа сонсон, хаяа сонсгүй тэгэл ер нь хилдэг байсан л да. Монгол хүм зовбол та нарт зовно гэж бид нар тэгж хилдэг байсан. Тэгээ бид нар нийтгээд Монгол тэр хоол байгаа Монгол хүм зовлоо бид нар яахаараа зовдөг гэж тэгэл гайхаад ер нь тэр тийм том лам нар чинь ерөөсө тэгнэ инкэн гэж ерөөсө шууд хилдэггүй юм байна лээ. Зүгээр тэгэл ярианда зүгээр ингээл хавчуулагдаад ингээл битүүгээр ингээл ярьцдаг. Тэгэл ерөөсөн тэр ярьж байгаа тэр юм одоо ингээл мэддэгдээл явж л байна л да. Тэгээ одоо би тэр үнэ харахад юм нэр багш тэгж хэлжсэн ямар сүрхий юм бэ л гэж тэгж боддгийн. Одоо ингэж хэлж тэр үед би хэлжсэн л да. Ерөөсөн манай монголчууд бол морь унаад сурсан, мороор одоо нэг юугаа хариулдаг байсан. Тэгээ яванда одоо морь унахгүй хаад та яагаад бол одоо тэгэл машинаар л хариулах байна. Би тэр шүү яриад байгаа бүр гайхаад. Тэгсэн одоо тэр цаг нь хүрээд ирсэн байна шүү дээ. (1921-с 1990 оны хоорондох тэр үйл явдал дотор үнэхээр түүх дахиж зогссон шармаар бодмоор дараагийн түүхийн баримтлагч тэрийг зөв голтог дээр нь аваач тавьмаар тийм юмуд их байдаг л да. Энэ хүмүүсээр дамжуулж бид нар тэр цаг хугацааг харах хүмүүсүүд Дэлгэр хотогт очир дээр хуулигаанаар байгаа юм л да. Тэр түүхэн ямар нэгэн улбаг өнөөдөр ямар нэгэн хэмжээгээр бодиттой үнээр та бүхэндээ хүргэж ял гэж ингэж л бодож байгаа. Энийг та бүхэн анзаараарай. Багш маань Америк руу заларсан тийм ээ. Тэгээд 65 онд Америкийн нэгдсэн улс руу явсан л да. Яагаад гэвэл нөгөө Дэлгэр хотогт багшийн сүм маань эзэнгүй байсан учраас багш маань тийшээ одоо залрах болсон. Тэгээд 65 оны 10 сард байсан бахаа. Тийшээ морилсан. Башиг маань явхад ерөн их олон энэтхэгүүд, төвдүүд энд байсан бүх монголчууд гаргаж үзсэн. Бид нар хатаг гаргаж үзсэн. Тэгээд ерөн их л тийм нөр сүртэй дуйлаантаа гаргаж өгсөн шиг санддаг. Багш маань бид нартай хамт одоо энэ шаар байшинд амьдардаг байсан юм аа. Тэгээд 66 онд хүрхий таалд өгсөн л доо. Тэгээд бид нар бол үнэхээр бидэнтэй хамт л амьдардаг байсан учраас багш маань яваад өгчхөр манай гэр бас жоохон хоосон хөндөй оргоод тиймэрхүү байсан л да. Тэг ээж бас тэр үед дараа нь хэлж хэлсэн л да. Бид нар их тэнэг юм аа их
ерөөсөө хүм явъя гэхлээр явуулцдаг. Бид нар явуулахгүй ерөөсөө явуулахгүй гэж хэлвэл хэн аваад явж чадахгүй шүү дээ. Бид нар л өстөө их тэнэглэсэн гэж хэлээл тэгж ярьдаг байсан. Багшлам өөрөө бас явах их дургу. Надад нэг амсгаа байснаас хоёр олон амсгаа надад хэрэгтэй гэж хэлээд явсан. Тэгээд дараа нь мэдсэн л да олон хүний донд байвал амьд байх байсан байна. Нэг хүн ч одоо тэр хүн чинь яг одоо ажилдаа явчин ганцаараа үлдчин тэгээ нөгөө хийтэй хүн чинь тэгээ бас шүлмүл хийж хүн өгөх хүн байхгүй. Яг л манай Жамбалд орж гэргэн чинь өглөө гараад орон ирдэг байна л да ажил хийдэг. Тэрүүнийг хэлээд байсан байна лээ. Тэгээ дараа нь өнгөрснөө дараа нь бид нэр ойлгож байгаа шүү дээ. Хүн чинь тийм мөнхөг байдаг юм. Ерөөсөө юу хэлж байгаа тунгааж сайн бодохгүй. Тэгэл өнгөрснөө дараа нэрээ тийм байсан байна гэж. Тэр хүн бүхэн түүхэлдэ. Эндээс бид нэр ирж харна. Бахархан ингээд нэг ард түмэн түүхээ үүрээд өвдлөөд яваад байгаа энэ юм. Хоёрын нандинаад энэ манай нэвтрүүлгийн одоо танхимд авчирч өгж байгаа тэр одоо хотгтын эрхийг бариад явж байгаа өнөөдрийн хүмүүсүүд ямар их түүхийн гэрч өвийг хадгалж явна гэж бодохоор Монголын ард түмэн бидний хэлдэг эрх хүнд таавал түүхийг үтээгч энэ нэвтрүүлгийн баатар нь манай нэвтрүүлгийн одоо зохиогч нь гэдэг нь учир эндээ үзэгчтэй. Очир дээр хулгайн бол манай аав явахаас өмнө шууд асуусан гэж өөрөө ярьдیں۔ Тэгээ би одоо энэ ертөнц иргэд ирэхгүй л гэж хэлсэн гэж хэлсэн. Би одоо тэр Шамблангийн хаалгач нь тэр хэвдэл байх байх гэж тэгж хэлсэн гэж хэлсэн. Тэгэхээр аав мэдж байгаа аавд шууд тэгж хэлсэн. Явахаас өмнө. Тэгээд тэрүүнийг аав биднэрт ярьж өгсөн. Энд ирээд ярьж өгсөн байхгүй. Тэгээ би тэгвэл бид нар өөхвөл бид нар чи арын хаалгатай байна. Шамблан тэнцээд нөө хүмүүсийг нөгөө энэ муу үйлд хийсэн, тэр муу хийсэн гэдэг ялгадаг газар байх байхгүй юу? Тэгж аав хөхөрч яасан. Чи одоо ямар сони юм ярьдаг. Яг тэгжээс тэнд байгаа багш. Тэгээ манай багш бол Америкт явхаас өмнө бол ингэж альдсан юм. Манай бурханы шашныг бол зүүн хойд зүгээс ургах нар шиг маннаа гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл биднийг бас Монголд яваач гэж хэлсэн. Монголд шашин манай бурханы шашин маань дэлгэрнэ гэж хэлж байгаа. Ер нь тийм л утгатай хэлсэн. Миний өөрийн философи багшаас авсан юу гэх юм. Хүн өөрөө бурхан, хүн өөрөө сүнг. Бурхан гэдэг бол аль болох нинжин сэтгэл хүмүүст туслах тийм ээ. Муу юм хийхгүй. Хэрэг бид нар ууртай хүн муу юм хийгвэл жинхэнэ буг болж таарна шүү дээ. Тийм учраас энэ хоёр зүйл бол их чухал. Хүн өөрөө хичээвэл заяа хичээнэ гэж. Энэ сургаал, энэ философиг би багш аав ээжээс авсан. Тэгээ ингээ хараад байхдаа бид нэр анх ирэхэд нэг юм байгаагүй. Их цөөхөн хүмүүс тэгээд хоёр дугаарт залбирч мэдэхгүй, мөрөгч мэдэхгүй тийм хүн байсан. Би тэр нүдээр харсан. Тэгээ одоо болохоор ерөөсөө бүр хүн болгоно залбираад мөргөд тийм мэдсэн байна лээ. Ерөөсөө сурцсан байна гэх хэлгөө. Ерөөсөө анх 70-80-аад оны үед ерөөсөө тийм юм байгаагүй. Одоо маш их олон болсон. Тэгээд ингээ хараад байхад энэтгээд сүм хийдэд явж байгаа хүмүүс манай энд байгаа сүм хийдэд явж байгаа бараг адилхан болсон харагдаж байгаа. Энэ бол манай аавын ном байгаа. Сандуужууд гэж ном байгаа. Энийг бол бас би баян уншдаг. Аав баян уншдаг байсан учраас бас таслахгүй зоригтой санаатай тэгээд явж байгаа. Усан тахилаа хураагаад бас шүн болохтой зэрэг энэ хоосон болохтой болохоор энэ цэцгэн тахилыг бол бас тавьж болдог гэж ламнараас зөвлөгөө аваад энийг бол шүн бол тавьдаг. Би шүн бол зул асаалт тавьдаг. Ээж имэнэр өглөө босоод л наглуу залбираад л сүү цай идэг өргөж байгаа. Энэ тусгай энерги авч байгаа хгүй. Сэлгмагч харин тэгсэн өөрөө өглөө болгон гэртээ нөгөө ном уншдаг хэрнээ нөгөө ташаалан дээр ажиллаа ирэхэд очих болгондоо бас дандаа ном бичүүлдэг. Тэгэхээр би өөрөө хичнээн уншиж байгаа ч гэсэн энэ олон ламын уншиж байгаа ном бол бүр илүү их. Тий. Тэр хүний сэтгэл тий. Тэр энерги тусгай энерги өгдөг байхгүй юу? Чи өөрөө хүн л өчөөхөн амтэн шүү дээ өмнөдөө бол. Одоо амтэн нохоо гэхдээ зэрэг байгаа үсээр л өвөл өнгөрч байгаа. Бид нар
төрсөн биеэр өнгөрөө чадахгүй шүү дээ. Ерөн өглөө өөрийгөө ариутгдیں эхлээд осонд ороод ариутгаад тэгээд номоо уншин. Тэр чинь миний багасаа сурсан заншил юм. Даңна дооти домби сачок ди лава та дангми 당 хамаинду жави жигдэнжи. Энд одоо нөгөө айлтж байгаа ном нь ижил бөгөөд одоо нөгөө олон ламнар уншлаар тэр тоон ихсээд ингээ олон болдог болохоор заавал энд бас уншуул шаардлагатай. Номонд цөөхөн баг том гэж байхгүй. Ерөн хичнээн хийсэн уншуулаад байвал хичнээн сайн юм. Тий. Аав ээж хоёр маань бас багшд хандаж одоо бид яах вэ? Эндээ байх уу? Яах вэ гэж бас асууж зөвлөгөө авсан л да. Тэгэхээр багш маань одоо яах вэ? Манай нутаг одоо сайхан болж байгаа. Тэнд бас шашин дэлгэрж байна. Ерөн Монголд бол шашин яг нар урагж байгаа шиг л дэлгэрх юм аа. Тийм учраас та хэд тэндээ Монголдо нутагтаа бутсан дээр гэж айлцсан байна лээ. Тэгэл ерөөсө хамгийн сүүлийн захаа багш ерөн хамгийн сүүлийн захаа нутагтаа буц та нар ерөн нутагтаа бутсан дээр одоо аав бас ингэж асуулгасан байсан байна лээ өөрөө бас ярдгийн энэтхэд байвал яах вэ? Энэтхэд огоо нэг байшин аваад машин аваад ерөөсө хүүхдүүдийг тэнцээ байлгаа огоо машин авах байшин авах тийм чадал байсан байна лээ. Тэгээд тэгсэн хэрэггүй хүний нутагт хэрэггүй ерөн нутаг руу л оч. Тэгээд одоо багшийг ингэ ботоод юмаа хийгээд ингээд явлаа бүх юм бүтдэг. Манай аав өнгөрөхөөс өмнө хэлжсэн та нар ерөөсө багшигаа мартаж болохгүй. Ерөөсө ямар нэг юмд дандаа багшийг анги бодвол та нар их сайн явна. Тэгээ бид нар ерөөсө би жоохон хэцүү юм юу гаргалаа. Ингээ яг багшиг ямар царайтай байсан ямар ингээ бодоод тэгэл ингээ явлаа дараа нь тэр юм яг л бүтчихдээ. Яг л бүтдیں۔ Тэгэл одоо хүнд ингээ ярьлаа эн чинь ямар сони юм ярьж байгаа. Нэр үнэндээ тэгж бүтдیں۔ Их сайхан. Ерөн ингээд багшвал бидний хажууд байгаа л байна л да. Бид нар харж чадахгүй бид нарыг хараад явдаг шиг байна. Бидний одоо ингээд Монголд очиод амьдарч байгаа амьдрал маань сайсгаа явж байгаа эцэст маань ерөнхийдөө багшийн маань аврал. Хүмүүс бол яхаа бурхан байдгүй ах, сүнс байдгүй ах гэж боддог бах. Бид нар багасаа ерөөсө бурханд мөргөөд бурхан шүтээд төрөөд өссөн учраас багшийн маань авралаар бид нар өнөөдөр энэ хэмжээнд явж байна. Магадгүй өнөөдөр энэттэй байсан бол их гоё амьдраагүй ч гэсэн бид нар бусдуудаас доогоор амьдраагүй, бусдаас дээгүүрч амьдраагүй баг. Бид нар ерөн тийм амбиц байхгүй. Амбиц байхгүй гэхдээ хоороц гэсэн сэтгэл бол их байдаг. Монголд энэ шашны эрх чөлөөг хөгжүүлэхэд бусад оронтой холбогдох тэр утгаар бол Цогцбаатар сайдны тушаал гаргасан байна лээ. Надыг бол шашны эрх чөлөөний асуудал эрхэлсэн тусгай үүрэг гүйцэтгэх элчин сайдыг томилсон байна. Шашныг бол ойлгож байж л цэцэглэж шүтгэхээс биш зүгээр мухраар одоо шашин бурхан бүх юм бүтээн гэсэн тийм утгаар биш. Шашин бол өөрөө амьдралын том философи. Альва шашин бол тийм ээ. Тийм учраас тэр философиг хүнд зөв ойлгох нь маш чухал. Тэгээ энэ Азийн буддистуудын баг хурал бол тэр утгаар бол их чухал байгуул учраас хамгүй надыг энд ажиллаж өгөөч, тусалж өгөөч гэсэн болохоор би бол Чойж ам цамбыг саналыг бол дуртай хүлээж аваад одоо бид нар энэ олон улсын байгууллагын 13 орноос 100 гаруй гишүүн төлөөлөгчд бол оролцоод энэ 6 сарын 21-ээс 23-ны хооронд бол бид нар энэ байгууллагыг хэрхэн яаж сэргээх, цааш нь хэр урагшаалж явах вэ гэдэг энэ асуудлаар бид нар бол ажиллаж байгаа. Энэ нь багч боловч өөрийнхөө хов нөмөр оруулж байгаад бол би баяртай байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын шугамар бас 2-3 оронд ажилласан тухай би зүгээр намтраас сонсч байсан. Тэр тухайгаа бас яхан хуучлахгүй юу те. За би 1993 онд Номхон далайн Кирибати гэдэг улсад томилогдсон. Хүүхдийн эмчээр энэтхэгийн далайд байдаг Малдив гэдэг улсад бас нүүбийн шугамар томилогдож тэнд 2 жил ажиллаж ирсэн. Тринидад ба Тобаго гэдэг улсад бас 5 жилийн хугацаанд ажиллаж агаад ирсэн томилогдож. Энэтэй холбогдуулж нэг зүйлийг бас багшийн тухай хэлэхэд бол бид нарыг энэтгэхт байхад манай багш бас хэлжсэн байна лээ. Далайн оронд ерөн далайд очиход бол тийм аарвал цагаан идэл идвэл далайн өвчин тусдгүй юм байна лээ гэж айлдчихсан байна лээ.
Тэгээд би 93 онд тэнд томилд аваад явахаар болсон чинь ээж маань надад хэлжсэн багш маань яасан алсыг харддаг юм бэ? Тэгэж айлдчихсан миний охин чийл явах байсан байна. Тэгээд надад уут аруул өгчсэн. Та нарын үжид туулснаас гадна та нарын өөрснийхөө Монголын түүхэнд юм уу та нарын салхи хүртэл гайхамшигтай. Нэгдсэн үндэсний байгууллагад одоо ингээд 3 оронд ажиллаж исэн ийм их намтартай хүнтэй ярьж ирэх гэж баг энэгээр чинь нэвтрүүлэг хийх гоё юм байна даа. Би юугаар явжсэн анхны л монгол хүн байлаа л да. Анхны монгол хүн. Эрдэнэ боловсралтай болцсон, ажил төрөлтэй болцсон, манай аав ээж эндх их л баяртай байсан, жаргалтай байсан гэж би боддог, тий. Тийм учраас бид нар бас өнөөдөр Монгол улсад тодорхой хэмжээгээр бас Монгол улсыг гадаадад таниулах, Монгол улсыг мэдүүлэх бид нар өөрсдөө сурсан эрдэмээ бас тэр юунд зориулъя гэсэн тийм бодлоо бол би өөрсдөө тээж авдаг. Наран гэрэлга, хуулийн амын сүнс ба Чингис хаан Монголч зөвхөн Монгол дээр гарах юм бол хэн ойлгох төрийн эрх мэдлийн хуваарь гэж ном орчуулсан. Энэ номыг бол маш их хүн сонирхож байгаа гэж Лүндэ Жанцог хэлсэн. Тэгээ одоо би хамгийн сүүлд л энэ Чимэд тухайн үндсэн хуулийн үүсэл бодлогын нэг ном орчуулж байгаа. Одоо би нэг 25 жил энд энэ багшлаад ажиллаж байгаа бас зөвхөн хичээл зааж байгаа бас эдгэрт хүүхдүүд бас соёл түүх мөхий талаар бас их ярьж өгдөг юм. Энэ нийтхий улсаас болохоор одоо соёл түгээсэн хичээл хийл заасан болохоор надыг маш их өндөр үнэлж надыг одоо тентхий төрийн шагнал өгсөн юм. Тэгээ би бол Монголоос хамгийн анхны хүн авч байгаа хүн байна лээ. Тэгээ Мауришиас гэдэг газар тэр шагналаа өгсөн. जाऊं जाऊं भैया रे बटोही हिंद देखी आऊं. Монголиа гэсэн нэр хоёр дахьт манай аавын нэр ингээд цуурайтсан болоо би тэрэнд маш их сэтгэл хөдлөсөн. Одоо манай мо аавын нэр хүртэл ингээд би одоо ингээд аваад явсан, сайхан аваад явсан гэж. Тий. 96 онд бид тэр явсан. Манай дүү дарсрын бид бүгдээр явсан аав мөргөл хийгээд сарнаад Варанаси хэдий газар мөргөл хийгээд тэгээд ирсэн. Ээж явж чадаагүй, ээж бол тэр үе чинь хашаач явуулахгүй байсан юм чинь. Аав ээж хоёулаа сая энд өнгөрсөн 90 хэдэн онд, 97 онд, 93 онд тэгээ аав ээжийн чандрууг хагасыг нутагт тавьчаад хагасыг бид нар энэтхий оронд манай дүү тэнд ажиллаж байсан нэг хэсэг тэгэл ганг мөрд залсан. Хаяа асуудгийн манай том охин, манай хоёр охин нэлээд том хоёр хүн жоох юм. Хоорондоо 8 жилийн ялгаатай тэгээд төрсэн. Тэгээ хүүдүүд бол сая бас мэдсэн л дээ. Тэгэл тэд нэр тэгдэг байсан. Манай хүү бас хэлдэг тийм газар төрж ирсэн ээж ямар гоё газар бурхан төрсэн газар төрсэн байна штэ гэж хэлээ. Тэгж ярдیں۔ Тэгж явж хахад л манай хүүхдэл тэгж одоо бид нар бас таныг яванда тийхэл юм байна. Би бас хэлж байгаа. Тэг хагас энд байх ёстой, хагас тэнд байх ёстой гэж хэлдэг байсан. Зүгээр тийч яг зүгээр яриа юм. Тэгшээ яг хүн болгоно ерөөсөн ямар мөнхийн юм гэж байхгүй мэдхэл ёстой л да. Тэр үнэ ярих ёстой, мэдэх ёстой. Энийг дөрвөн хүүхэд гэдэг юм аав ээжтэйгээ тэдний үр сад 20-30 ачсаа дэлгэрч байгаа. Энэ нэг айл өрөөхөл Монголын түүхэнд үнэтэй дурдхалыг тээж байгаа хүмүүс шүү тийм ээ. Би өөрсний дэрэг яриаг үл тийм эс. Гайхамшигтай түүхийн гэдэг ирч болсон сайхан гэрүүлүүд шүү. Бүгдээрээ сайхан гоё юмлаг тийм ээ. Талархмаар юм тий. Тэрэндээ үнэнч байгаа тий. Тэгээ одоо тэр харь оронд одоо эдний хувьд бол харь орон шүү дээ. Тий. Хэдийгээр тэнцээ төрж өссөн ч гэсэн чинь өөрөө Монгол цус. Монгол аав ээжээс ирсэн. Тэгээд тэр чинь тэр Монгол гэдэг нэрийг тэр энтгэх тэр хэдэн 100 сая хүн амтай тэр газар энэ Монгол хөөхд энэ монголчууд гэдгийг тэр чинь биеэрээ л зөвхөн зүгээр юу ч ярихгүй биеэрээ л Монголоос сурталчилсан байгаа үстэй тийм. Маш олон улс төрийн нийгмийн тогтолцоог биеэрээ амсаж, биеэрээ мэдэрч өнгөрүүлсэн хүмүүс. Тийм учраас тэрийг бодоход бол манай аав ээж бид нарыг Монголд ирээд бүгдээрээ гэр бүлтэй болоод, боловсралтай болоод, ажил төрөлтэй боллоо бол
сэтгэл их л амар байсан гэж би тэгэж ойлгодог. 1 2 3 4 5 6 2 5-тайгаа 1 2 3 4 5 6 энэ миний нэг хайртай юм байгаа манай аав. Аав ээжи буян багши буян гарч одоо тэр дээгүр явж байгаа шиг л яваад байсан. Яг л энэ баян хүнд илүү үйлчилнэ. Жахан мөнгө муутай хүм жахан арагшаага байна. Одоо вагоноор явна гэхлээр баячууд болоо их сүрхий явна. Ядуучууд болоо тэр доогуур ингэ суугаад явна. Бид нар бол тэгж яваагүй л дээ. Тэр чинь бас нэг ёсны бидний Аз бидний Монгол хүний одоо тэр их юу байна л да тий хиймэр хүнд ерөөсөө тэгж явж үзэж байгаа. Ерөөсөө тийм муу тийм доогуур явж үзэж байгаа. Юу сандаа тентгийн хүмүүс бид нар их баян гэж үздэг байсан. Аливаа улс орны түүхэнд хэрэггүй он цаг гэж байдаггүй. Та бүхэн хүмүүсийн дуртгалаас бидний та бүхэнд зорж өгүүлж байгаа зүйлийн хандлагаас нэг л зүйлийг олж харсан баг. Энэ юу вэ гэвэл 1930-аад оноос авсан тэр ээдрээд үйл явдал. Тэр үйл явдлын үнэмшлийг өнөөдөр хүртэл хүмүүс яаж зүрхэндээ тээж Монголын үнэт зүйл болгож байгаа тухай та бүхэн харсан. Бидний сайн мэдэх очир дээр хулгайны тухай ч юм уу, дэлгэв хотготын тухай ч юм уу, Эхэн нутагтан ирж завгүй 10 гаруй мянган хүмүүсийн хувь зайны тухай ч юм уу, Монгол гэдэг ойлголт, Монголын чих бичлэгийн тухай та бүхэн анзаарсан баг. Энэ бол орхиж болохгүй юм. Багаргалтай хүн бол түүхийн гэрч. Түүхийн төлөөлөл манай нэвтрүүлгийн баатар юм байна. Хэн ч анзаарахгүй түүхний алтан агшингийн эрхэм гэрчүүтэй та бүхэн уулзлаа. Эргэж олон зүйлээр бидэнтэй хамтаарай. Эрхэм та манай нэвтрүүлгийн зочин, манай нэвтрүүлгийн баатар нь, манай нэвтрүүлгийн зохиогч нь. Хүний түүхийг